Монгол хэлний бүтэц бус өгүүлбэрийн нэг төрөл болох жинхэнэ аялга бус өгүүлбэр. Жинхэнэ аялга бус өгүүлбэрийн гол ба дэд гишүүд нь аль нь бие даасан нөхцөлтгээр илэрдэггүй, зөвхөн янз бүрийн сул үг, чимэх үгсээс бүтэж харилцах, мэдээлэх үүрэг гүйцэтгэж байдаг нь энэ өгүүлбэрийн гол шинж болно. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр жинхэнэ ба жинхэнэ аялга бус өгүүлбэр нь ямар нэгэн өгүүлбэрийн гишүүн болохгүй, зөвхөн суул үг, чимэх үг, хүний сэтгэл хөдлөлийн өнгө аясыг илэрхийлсэн чимэх баймж үгсээр илэрнэ гэсэн үг. Жишээ нь "За нөхөр, Мажик гэр бүлтэй юу? Үгүй. Соломон эхнэр нь биш юм уу? Биш ээ" гэх мэт асуултуудын хариултад байгаа "Үгүй, биш ээ" гэдэг үгнүүд нь зөвхөн суул үг болно. Энэ өгүүлбэрт ямар нэгэн өгүүлбэрийн гишүүний үүрэг гүйцэтгэхгүй, зүгээр аялгаар илэрсэн сул үг болж жинхэнэ аялга бус өгүүлбэр болж байгаа юм.